Коллагеныг өдрийн ямар үед ууж байгаагаас шалтгаалаад бидний бие өөр байдлаар хүлээж авч ашигладаг байна. Энэ талаар судалгаа одоо хүртэл хийгдэж байгаа ч гэлээ сонирхолтой хэд хэдэн баримтууд байна. Оройн унтахынхаа өмнө коллаген уу? Бидний бие унтаж явахдаа ихэвчлэн өөрийгөө эмчлэх нөхөн сэргээх процесс явагдаж байдаг. Тиймээс орой коллаген ууснаар та үе мөчний өрөвслийг намдааж, булчингийн нөхөн сэргээлтийг сайжруулж, ясны эдгэрэлтийг түлхүү дэмждэг. Харин өглөө өвлийн илгэн дээрээ ууснараа арсыг өдрийн турш уян хатан, чанга, чиглэг байлгадаг. Коллагенд агуулгадаг пролин болон глицин амин хүчлүүд нь энергийн түвшинг нэмэгдүүлж, бодисын солилцоог сайжруулж, бидний тархинд тэжээлүүлж очдог. Харин өглөө өвлийн илгэн дээрээ ууснаар ходоод гэдэсний өрөвслийг намдааж, шимэгдэлтийг сайжруулж болцсошгүй байдаг. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл та фитнесээр хичээлдэг бол дасгалын өмнө болон дараа коллаген хэрэглэж болно. Хэдийгээр тамирчдын хэрэглэдэг уурганд агуулгаддаг шиг олон төрлийн амин хүчил коллагенд байдаггүй ч гэлээ 2019 онд ахмадуудын дунд хийсэн судалгаагаар булчингийн мас, шүрмэс холбогч эдийн бат бөх байдлыг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Клиникийн туршилтаар баталгаажсан 4-7 хоногийн дотор үр дүнгээ үзүүлэх дээд сортын орц найрлагатай. 800 мг, 7000 мг хамгийн өндөр тунтай платинум буюу 13000 мг эластин, гиалуроны хүчил давхар агуулсан, пептид гидролизжуулсан, биед хамгийн хурдан шингэх коллаген. Мөн коллаген үйлдвэрлэлийг дэмжих нэмэлт орц найрлага бүхий 50 жилийн баталгаа Swiss брэнд. Чанар бол зөв үр дүн юм.